Соёл эрдэнэ хөтөлбөртэй хамтаага үзэгч та бүхэндээ баярлалаа. Одоо та бүгдийг Азийн шилдэг жүжигчин мөн тун саяхан болсон 16 дахь удаага зохион байгуулагдсан оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг мөнгөн мод наадмын маань шилдэг бүжигчин цомын эзэн ирсэн байна. За урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Юун түрүүнд баяр хүргэе. Маш их баярлалаа. Урьсанд баярлалаа. Азийн кино наадмаас яриагаа ихсэн зүйтэй болов уу гэж бодож байна. Осака гэдэг Азийн кино наадмаас мягмарын дүрээр шилдэг жүжигчин гэдэг шагналыг авсан. Одоо 2025 оны 3 сарын 23-ны өдөр. За тус наадам бол Азад байдаг бас томоохон хэмжээний фестивал. Шагналын хувьд гэх юм бол эрэгтэй эмэгтэй гэж ерөөсөө тусдан салгаагүй юм байлээ. Ганц жүжигчин л гэж тодруулсан юм байлээ. Тодруулж явах мөчөд их орондоо бол тоглолттой байсан тийм ээ. Манайх Хөдөлмөрийн Баатар төрийн сойргол Сүхбаатар багшийн маань Монгол угсаатан мэн үгээ тоглолт бүр 3 өдөр бүр гал халуун болсон. Зэрэгтэл хүртэл босч алга ташиж байгааг би баг Монгол одоо урлаг үзэж байгаа хүмүүсийн шүрэнд огт баг харж байгаагүй сая бол харсан. Тэгэл нэгэл амьсгаад зорж ирэл өнөөдөр нөгөө нэг шагналаа гардуулна юу болж байгаа бол гэдэг бас тогтлол байсан. Тэгэл амьсгаад зорж ирэл 20 минутын завсарлагын дундуура за юу болж байгаа л гэж харсан чинь Азийн шилдэг жүжигч авчлаа. Төвшин баяртай баяр хүргэе гэж манай групп дээр тэгээ бичсэн байсан чинь би баг өрөөдөө би жүжигч авчижээ гэж орилсон чинь манайхан бас ирээл баяр хүргээл. Тэгэд ийм нэг догтлол дунд те тайзан дээрээ бүжгэлж байгаа л орж ирээл ингээл шилдэг жүжигч ингээл харсан. Тэгсэн чинь бүр нэг юм. Мэдгүй ягаад чи би хизээж төсөөлж байгаагүй хизээж мөрөөдөж байгаагүй тийм ийм цогцол тэнд болсон. Эндээс шагналын хэн очиж авсан юм бэ? Кино уран бүтээлчдээс нь явсан уу? Тэгсэн Осака руу болохоор манай зураач, продюсер за тэгээд найруулагч маань явсан. Тэгээд дээрээс нь зургийн дарга маань бас явсан. Миний хувьд гэх юм бол энэ шагналыг аваад бас жоохон ч гэсэн баг хамт олонныхаа итгэлийг бас алдаагүй юм байна. Би бас чадсан юм байна. Манайхан яг зургийн талбайд за чи мэрэгжлийн биш. Одоо яадаг боллоо гэл тэ зур мотор эхлэхэд бас тэгж ярьжсэн. Гэхдээ энэ бүгдийн ард гараад дээрээс нь бас энэ шагнал ингээд бас ил баттгаад өгч байгаа юм болоо гэж бодож байна. Тэгээд баг хамт олонны ол итгэлийг бол алдаагүй. Өчигдөрхөн найруулагч нь гардуулж гисэн тийм ээ? Тий, өчигдөрхөн найруулагч маань дуудаж агаад албан ёсоор гардуулж гисэн баг. Та хөгжлийн бэрхшээлтэй юу? Гүү. Сандарсан үедэл гацтгэл. Энэ газар их намуухан газар гэдгийг та ойлгож байгаа үстэй. Ойлголоо. Та цогцос харж ирсэн үү? Цогцос харж байсан. Яг мягмарын дүрийг бүтээхэд яг өөрөөс чинь ер нь хэр хол зөрүүтэй тийм дүр байсан бэ? Найруулагчийн эхнэр намайг найруулагч санал болгосон юм байна. Манад ийм нэг залуу байна. Энэ дүрэн дээр чинь тохирох юм биш үү гэд. Тэгээд нөгөө нэг телевизээр намайг бүжиглж байгааг хараад тийм үү те. За юу ч нэг уулзаад үзье гэд 23 оны цагаан сарын дараа уулзаад нэг ийм кино байна. Ингээл нэг бүр нэг тодорхой яриад өгөхгүй зүгээр нэг ингээл өнгөцгөн ингээл те анх танилцж байгаа болохоор ингэж яриад тэгэл би ингээд сонсоодсэн чинь уучлаарай та наваа гол дүр дээрээ хараад байгаа мó гэд би тэгсэнгүй би үнэхээр гол дүр гордож очоогүй зүгээр ийм туслах ч яваа нэг тиймэрхүү дүр утсан чинь би шаа гол дүр дээрээ хараад байгаа штэ хүүхэд гэлсэн тэгэл хөөх тийм үү ингэж бас болох юм бах та гэж бодоод тэг 3 удаа пороб өгсөн тэг гуруул нь амжилттай болсон тэгээ сүүлд сонсоход бол мягмарын дүр дээр нэг л хүн байсан юм байлээ поробонд орсон тэр нь би тий өөр хүн ерөөсөө пороб даагүй тэгэхээр найруулагч маань нэлээд сайн судалж яаж харж байж ингэж дүрээ сонгож авсан юм байлээ тэгээд эхний өдөр бол би нэг сандраагүй ягаад ч юм угаасаа нөө тайзан дээр гараад үдцсэн хүн олны нүүрний өмнө гараад үдцсэн ингээл байжсэн тэгээ мотор дуугарсан тэгээд нэг юм нэг багшийн дээдээс ингээд зам хөндлөн гардаг нэг тийм эсцээ мод тусалдаг нөгөө нэг пс гэл нөгөө нэг машин байдаг штэ ус цацдаг тэр ингээл цацсан чинь би бүр амар сандарсан бүр ингээл яг тэр устаа хамт ингээд ориглоод ирсэн тэгэл би яг л нүд нэгдэж байгаа юм шиг юу вэ би чи юу хийж байгаа вэ би чи юу илээ гэж бодоол те яаж юм нэг эндээс нэг ингээл зүрх хүчтэй цохилол ингээд сандарч эхэлсэн тэгэл тэр цагаас авахгүйлал яг үнийг хэлээд би ер нь бол нэг 7 хоногийн дотор бол зургийн режимд орох гэж бас нэлээ үдсэн. Je sens des bulles de bang agiter mon cœur laisser l'amour comme un boomerang me revient des jours passés à pleurer les larmes d'un d'accord que je t'avais donné. Бидний маань айгүй юу ажилт юм бэлээ. Үрээр шүн
амаа намаагүй ингээд зураг авдаг. Миний хувьд болохоор өглөө 9-өөс тэгэл орой тоглолтоо дуусгаад гэртээ хардаг ч юм уу те. Ямар ч нэг орой нойроо өдрөө авдаг байсан. Бас дээрээс нь мегмар гэдэг тээшээ авсан байсныг ч юм уу сэтгэл санааны бас нэг юм нэг байсан хоолоогоор жоохон давж өгөхгүй нэг хитэн 7 хоног өнгөрсөн. Тэгээ ингээд таардаг байсан тэлийн маань 3 4-өөр ингээд наашлаад цаашлаад туранхай хүн чинь бүр улам тураалтай болсон юм шиг тэгж юу бол авч ирсэн. Тэгээд мегмар бол яг хав нэлээд амьдрал үтсэн. Тэгэхдээ бас нэг юм нэг сайхан сэтгэлтэй тэг түүнд одоо нэг найз нөхөд гэх юм бол ганц тохоонууд нь байдаг ч юм уу те. Өөр одоо тэрнтэй харьцыг барий гэхээр нэг ингээд нэг яагаад ч юм ингээд болохгүй байгаа. Тэгэхээр тэр хүнийг үзэгчд хайрлж болно. Үзэн ядчих магадгүй баг. Хөөе. Чи юундаа хүн даадаг? Чи угийн юм гацаа юм уу? Шоронд. Кино уран бүтээл ингээд зураг авалтанд үргэлжлэх тусам ямар зүйлийг илүү их ойлгож гэдэг юм уу тийм ээ? Ямар зүйлээс илүү их эсвэл имиж гэдэг юм уу? Ер нь тэр уран бүтээл ингэж дууссан юм бэ? Яг кино уран бүтээл ихэд тэр явцын талаараас хэлээч. Пост продакшн буюу одоо өнгө тавилт дуу ингээд дэлхийн стандартад нийцүүлэхийн тулд одоо бараг жил хагасын хугацааг бол зориулсан. Миний хоолой юу жоохон дээшээ байсан. Найруулагч айл болох доошо суулга гэж ярьсан. Бүр ингээд нэг доошо гэсэн маягтайгаар доошо суулга гэж ярьсан. Тэгээд мегмар маань айгүй их тамхи татдаг байхгүй юу? Би бол ерөөсөө тамхи татдаггүй. Тэгээд тамхины иш би амьдралдаа барьж үзээгүй. Тэгээд энэ гарын барилтыг бүр амар их давцсан. Ингээ барихаар нэг юм аюул гоё лаг бүжигчний гар орж ирээд наа гараа могилгол доо гэд. Тэгээ энэ гаран дээр бас нэлээ альчилсан. Тэгээд ингээд мегмар ер нь бол шоронд нэлээ 13 жилийг өнгөрөөсөн хүн. Тэгээ ингээ нэг суулт байдаг шүү дээ тий. Тэр суултан дээр бас ажилласан. Би болохоор аюул юм нуруугаа барай суугаадсэн чинь хойноос зохиол наа нуруугаа гэдэг ингээл нэг тийм гадна тал дээр бас нэлээ ажиллагаа орсон. За дээрэс нь ерөөсөө нөгөө ширээний уншлага гэдэг ч юм уу тийм зүйл ерөөсөө хийгээгүй. Гэхдээ зохиол бол маш сайн уншсан. Объектн дээр очиод тухайн текстийг хараад шууд жүжиглэх ёстой гэдэг одоо замчааныг одоо найруулагч маань өгсөн. Тэгэхээр цэнг дөрж найруулагчийн арга барил бас шал өөр юм шиг надад бас санагдсан шүү. Манай кино ийм үргэлжилсэн шотууд ихтэй. Тэгэхээр нэг ийм тэр үргэлжилсэн шот дээр алдах юм нэг хүн зураглаач байж болно. Эсвэл дууны оператор ч юм уу байж болно. Эсвэл жижиг хэрэглэл, эсвэл бийж байж болно. Нэг нь л алдах юм бол дахиад технээс нь явах тохиолдол бас аюу их байсан. Тэгэхээр тэрэн дээр л аюу их сайн бэлдсэн. Нэг one shot хийсэн. Тэрэн дээр бүр ганцхан дүүбэл хийсэн бүгдээрээ бүр ингээл ухарж ашаараа ухарж орж ирээл хүн аваад гэрлүүгээ ороод тохоондоо хоол өгөөл. Тэр нэг юм нэг хүн хэсэг дээр би нэг гайгүй даваад байгаа юм шиг. Тэр амар амархан хэсгийг болохоор би нэг байн хийгээдсэн. Зүгээр жишээлбэл ингэж байж байгаа ингээд харах тохиолдол байж штэ тий. Тэр хэсэг дээрээ бүр баг хамгийн дээдл нь баг 12 удаа тэгсэн байгаа. Сүүлдээ загнуулаад ёо. Талент кино наадамч кино маань бүхэлдээ бол гран при шагнал авч ирсэн шүү дээ. Тэгээд дээрээс нь яг энэ кино наадам бол одоо дэлхийн тэр кино продюсеруудын хувьд бол итгэмжлэгдсэн кино наадам гэж бас сонсч байсан. 15 кино наад A зэрэглэлийн фестивалаас тэрний нэг нь бас зэрэглэл маш өндөр дээгүүр бичигддэг. Тэгээд манай кино тэнд очоод тэнд бүр нээлттэй хийсэн. Өөрийгөө ингээд дэлгэснээс ингээд амар том дэлгэснээс ингээд харж би бүр хамаг бие чангалцсан. Сүүлдээ барыг дуусны дараа ингээд бие суллаад ёо гэж үзсэн. Тэгэхээр энд ерөөсөө яг ингээд эвлүүлэг монтажн дээр нь ерөөсөө хараагүй гэсэн үг юм байна тийм үү? Кино явж байхад бол монтер дээр нөгөө найруулагч ингээд хардаг штеп. Би бол ерөөсөө тийшээ очиж зүрхэлж чадахгүй байгаа юм чи. За одоо яасан бол дахиад явах юм болоо яах юм бол би юун дээр алдлаа гээл нөгөө нэг дотроо л ингээд нөгөө мягмрыгаа л хөрх юм бодоод байгаа даа гэж. Тэгээд бид нар ам барьсан л да нөгөө дуу оруулалт хийсэн. Дахиад өөрийнхөө дүрсэн дээр тэгэхэд нэг хайлт хараад ингээд явсан. Гэхдээ нөгөө бүр үзэхээс илүүтэйгээр нөгөө дахиад нөгөө нэг тэшээ аваад нөгөө амьсгаануудыг хийж өгөөл яг л тухайн моментод байсан мэдрэмжийг дахиж авч яасан болохоор дэлгэцдээр юу болоод байгааг нэг ерөнхийдөө бол анзаарч чадаагүй. Тэгээд эвлүүлэг дээр би ч ерөөсөө оролцоогүй жүжигчд ер нь нэг тийм хойтлын арын ажилтныг оролцдгүй юм байна лээ. Тэгэл яг ийм том дэлгэцэн дээр өөрийгөө хараад тэгэл ингээл чангалж үзсэндээ өөрийгөө тий. Миний хувьд бол анх удаа очиж үзсний хувьд бол нэг бүжигтэйгээл бас харьцуулаад байгаа юм чи. Энэ ингэдэм байх, энд хийдэм байх гэдэг. Найруулагчтай ажиллаад би дараа нь Тэнгэрийн утагт гээд бүжгийн жүжиг Нанзаар авжаагийн дүрийг бүтээсэн. Тэрнээс өмнө Синг дөрж найруулагчтай ажилласан байсан болохоор би бас хамаагүй юм дэвшсэн байсан нь бас мэдэгдэжсэн шүү. Одоо Монголын энэ кино урлагт бол маш том өрөг өгөөж өгж байгаа шүү дээ. Хоёр улсын хамтын ажиллагаа, уран бүтээлчдийн одоо солилцоо байна. Кино уран бүтээлээ хамтран хийх, туйрвах, цаашлаад олон зүйл юм бол ингээ гарц гаргалгаа нь бол өнөөдөр ингэж гарч ирж байгаа. Өөрийнхөө хувьд дахиад одоо киноны бас санал ирэх юм бол
Кино тоглох уу? Би бол мэрэгжлийн жүжигчин бол биш шүү дээ. Бүжигчин. Тэгтээ бас чадах чинээгээрээ өөрийнхөө хэмжээнд өөрийгөө давсан бас гой уран бүтээлүүдээр ажиллахыг бас бодож байгаа. Гэтэ мэрэгжлийн бүжигчин хүний нэг тэр өгөгдөл гэдэг юм уу? За ямар зүйл нь гэдэг ч юм уу яг энэ кинон дээр тоглоход ингээд жоох юм дэмтэй, тустай тийм зүйлүүд ер нь байсан уу? Тэгээ бид нар чинь нөгөө нэг тайзан дээр дотоод сэтгэлээрээ жүжиглдэг. Мягмарын хувьд ч гэсэн айгүй тотгошоо хүн байхгүй юу? Тотгошоо тэгээд ингээд харцаараа ингээд ярьсан ч юм уу те. Хүн ингээ хараад энэ одоо яг яах гэдэг юм, энэ одоо хайж гэдэг юм бол энэ ингэх гээд байгаа юм байна гэсэн юу айгүй нүдэрээ болон дотоод сэтгэлээрээ илэрхийлдэг. Тэр нь яг манай бүжигтэй айгүй уялдаж өгсөн нь бас. Оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг наадам маань зохион байгуулагчсан. Энэ жил 16 дахь удаа зохион байгуулагдлаа. Үүнд яг өөрийнхөө үндсэн мэрэгжил болох бүжигчин гэхийн сайхан мэрэгжлэрээ оролцож шилдэг бүжигчин цомыг бол авсан штэ. Мөнгөн мод наадамд өмнө нь ерөнхий оролцож байсан уу? Мөнгөн мод миний хувьд бол маш босгоо өндөртэй бас даваагаа давсан мэдрэмж бас төрсөн. 17 онд би Марко Поло гэдэг мюзиклээ Марко Пологийн дүрээр нэр дэвшижсэн. Тэгээд 23 онд болохоор Тэнгэрийн утагт бүжгийн жүжигчийн Данзан Аравжийнхаа дүрээр нэр дэвшижсэн. 23 онд болохоор манай бүжиг дэглээч Тэнгэрийн утагтын бүжиг дэглээч Хашгүй багш маань хөгжмийн зохиолч Үлзий баяр ах маань болохоор мөнгөн модын эзэн болсон. Тэгээд би бодоод би бол энэс илүү хийхгүй бол бас болохгүй байгаа юм байна. Надаас илүү юм нэхэд байгаа юм байна. Энэ маань гэж бодсон. Тэгэхээр мэдээж хичээх хэрэгтэй. Илүү зүйл гаран шүү төвшин баяраа чи нэг ингэчээд ирдэ гэсэн юм шиг надад тийм мэдрэмж төрсэн. Тэгээд би Солонгос руу тэмцээнд явсан. Азийн ээж зэрэглэлийн босол бүжигчдийн тэмцээнд яваад тэргүүн байр эзэлсэн. За хойш Орос руу бас яваад Чечен улсын Грозны хотод зохион байгуулагдсан олон улсын бүжгийн тэмцээнээс хоёрлоор ороод бас тэргүүн байр эзэлсэн. Тэгээд Монголд ирээд Виртуоза гээд 23 дахь удаагийн оны шилдэг уран бүтээл шалгаруулдаг одоо наадмаас бас шилдэг уран бүтээлч нь бас гартаа аваад тэгээд энэхүү цомыг одоо сайхан гартаж авсан даа тий. Маш том ингээд эрч хүч надад ирээгүй байхдаа илүү их урам өгсөн. Ирсэн хойноо бүр надад илүү их хичээгээрэй гэд бас хэлж байгаа юм шиг надад санагдсан. Энтэйгээ баг ярилцаад байгаа юм шиг. Чиг шалгуур өндөртөө ирлээ шүү гэж тийм ээ. Шалгуур өндөртөө ирлээ харин. Ер нь бол альва зүйлийн бас ингээд нэг тэргүүн оргилдон байгаад байна шүү дээ. Кино уран бүтээл дээрчдэр за тайзныхаа энэ бүжиг дээрчдэр. Тэгэхээр ер нь олон улсын яг тэр уралдаан тэмцээнийхээ бас сайн сайхнаас хуваалцаач. Би бол тэмцээнд оролцож гин гэдэг ийм сэтгэл зүгээр ерөөсө гадны орн руу яваагүй. Яг л нөгөө нэг улс орноос сурталчилж байна. Би бол улсын нүүр царай гэдэг үүднээсээ явсан. Тэгээд нэг өрсөлдөн ихээсээ илүү өрсөлдөн ихээр нэг дарамт ороод ирдэг шүү дээ. Сэтгэл зүйн хувьд тэрийгээ шууд дарангуутлаа зүгээр л би Монгол орныгоо төлөөлж байгаа бүжигчин байна. За тэгээ намайг хүлээж авна уу гэж тайзан дээрээ гарсан. Азийн ээж зэрэглийн тэмцээний нөгөө нэг нээлтийн үйл ажиллагаанд намайг бүжиглээч гэж бас урьсан байхгүй юу. Тэгээд тэнд болохоор бас нэг торгууд гээд бас торгууд угсаатны харуулсан бас ийм орчин үеийн хөгжимтэй тийм бүжгийг бүжиглсэн. Тэгэхэд зэрэгтэл бүр гэж орилол хүлээж авсан. Үнхээр тэгж авсан. Тэгээд миний одоо намайг хүлээлт нь бас айгу өндөр болсон. Нөгөө дараа нь маргааш нөгөө нэг тэмцээндээ байгаад идэг.
Тэгэхээр нөгөө нэг бүжгээ тэмцээнийхээ яг бүжгийг бүр илүү сайн хийхгүй болвол бас болохгүй байна гэдэг бас нэг зүйлийг бас бодож авсан. Тэгэл гараал бүжиглэл дуусан яг л адилхан огшиж хүлээж авч илээ. Тэгээд Солонгос, Хятад, Малайз гэл айгүй олон Азийн орнуудын бүжигчид байгаа. Тэгээд манай хуурын татлаг, манай хөгжим бидний одоо ингээд бэлж байгаа бэлгээ тэр ямар амар юм эрчтэй, хүчтэй, мэдрэмжтэй тий юм даалт ертөнцтэй юм шиг тийм юм бэ гэдгийг бүр илүү их орхиж мэдэрсэн. Тэгэл гараад ирэнгүүт нэр үнэхээр амар олон хүмүүс зургаад аруулсан шүү дээ. Тэгээд яг л нэг юм гоё юм нэг юм үнэхээр нэгээр амжилтаа үнэхээр баталж чадсан. Тэгээ яаж ч утсан нөгөө нэг ийм тэргуунд нь явж байгаа зүйлийн ард бол багш хамт олон гэж зоолттой байдаг. Миний ард бол Төвшин баяр болохгүй байвал над дээр ирээл чи энийг ингэмээр байна. Энэ гар чинь ингээд сэтгэл зүйчин шал худлаа яваад байна гэдэг хүмүүс надад бүр амар их байдаг. Тэр хүмүүс маань яагаад ингэж хэлж байгаа вэ гэхэлэр намайг хөгжөөсэй гэсэндээ л хэлдэг. Манай хамт олон болол зөв шууд хэлдэг байхгүй юу. Ерөөсөө ингээл за яш гэж ерөөсөө тэгдэггүй. Шууд хэлнэ. Хөгжүүл хөгж чадахгүй. Авуулав авахгүй бол чи мэдгүй хаашаа явах чинь би бол мэдгүй байл гэдэг шиг те. Тэгээ шууд хэлдэг. Тэгэхээр манай хамт олон за дээрэс нь урлагийн ер нь бол жоохон хатуу мөслөө үнэн мөслөө хатуу хүмүүс шүү дээ. Тэгэхээр яг л зөв замд нь чиглүүлж өгч чаддаг. Зөв замд нь яваасаа гэж хүсдэг хүмүүс байдаг шүү. Ер нь таныг яг хамгийн анх яг энэ бүжгийн урлаг руу хөтлөн оруулж исэн хүн нь хин юм бэ? Би чинь 3 настайгаасаа ингээд айл болгонд ингээл бүжиглээл те хөрх юм хийгээл навсганаал яваад байдаг хүүхдүүд байдэн шүү дээ. Би яг л тийм л хүүхэд байсан. Тэгээд манай ээжийн их чинь их жаргал гэдэг хүн энэ хүүхэд ер нь бол юм байна шүү. Манай ээжийн аав нь болохоор Дорногов аймгийн нэрт хөгжмийн зохиолч Морин Хурж Банзрагч гэж хүн байдаг. Тэгээд мэдээж урлагийн одоо гэр бүл байгаад байгаа шүү дээ тэр дунд. Тэгээд за энэ манай аавын бас залгамж байж магадгүй маа гэдэг үүднээс ихч маань намайг одоо хөгжмөжийн коллеж буюу Монгол Улсын консерваторт аваад шалгуулсан. За бас шалгуур бас өндөр байсан. 3 удаагийн шалгуурт орж иж бас тус сургуульд орсон шүү. Тэгээд 5 жил суралцаад үндэсний урлагийн театрт орсон да. Яг тэр дэглээч болгоны нэг юм өөрсдийн гэсэн илэрхийлэх гэсэн утга санааг нь болов тэр тайзан дээр таад маань ингэж одоо гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийг болтол юу гэдэг яг үндэсний урлагийн театрын ингээд гослол бүжигчийн хэмээн нэрлүүлээд Монгол улсын бүжгийн урлагийг төлөөлөө тийм ээ. Дэлхийн олон орноор ингээд таад маань бас явж байгаа. Тэр болгон дээр ямар зүйлийг бодож, ямар зүйлийг өөртөө ингэж хэлэж ер нь бол тэр айлчин тоглолтуудаар байдаг ч юм уу ингэж явдаг вэ? Яг бид нар чинь нөгөө нэг өдөр болгон бэлтгэл сургуулалт хийдэг. Тэгэхээр бэлтгэл сургуультанд бийд ороод ирэхээр бид нар нөгөө нэг биеийн хүртэл ажиллаа өөр мэдчихдэг байхгүй юу? Зарим тохиолдолд нөгөө нэг бүжгээ энэ чи юу илээ гэхээр аяа тавихаар нөгөө биеийн өөрөө ингээд залаад ингээд явчихдаг шиг бид нар бас альва оронд очоод Монголдооч байсан. Бид нар яг нөгөө үнэн зөв түүхэн зөв за дээрэс нь одоо нөгөө нэг соёлын судалгаа гэж байдаг шүү дээ. Судалгаа нь зөв, урлаг нь өөрөө яг зөв Монгол улсыг төлөөлж чадах үз тэр урлагийг одоо үндэсний урлагийн театр болол үргэлж үзэгч толондоо хүргэдэг. Тэр бүгдийг одоо маш чанартайгаар маш одоо нөгөө нэг 100% тулгаж хийх ёстой гэж боддог. Тэгээд бидний мэдрэмж бүжигчдийн мэдрэмж бол бас нэг арай өөр байдаг шүү дээ. Тэ үзэгчч гэсэн хэлдэг хөгжмөө та нар гой сонсож байна. Дүрээ илэрхийлэх гээд байгаагаа бас бодож байна. За дээрэс нь биеийн хөдөлгөөнөө бас бид илэрхийлж байна. Дээрэс нь дотоод сэтгэлээрээ бидэртэй бүр ингээд амар гоё уялдаж байна. Тэгээ та нараар бахархаж шүү гэсэн мессежүүдийг бол зөндөө их авдаг. Тэгэхээр бид нар сонгосон мэрэгжилтэд 100% эзэн нь болж чадчих байгаа юм байна. За 100% бид нар энийг үзэгчтэй одоо хүргэх ёстой юм байна гэдгийг баримталж явдаг. Маш хариуцлагатайгаар.
Бүжигчин хүний зүгээс бас нэг бодол өгдөө шүү дээ. Энэ төрлийг бас нэг жоох ингээ хөгжүүлчихвэл гэдэг юм уу? Энэ бүжгийг арай нэг би бас нэг ингээд бүжиглээд үзчихсэн гэдэг ч юм уу. Ерөнхийдөө тийм зүйлс хэрэг байх уу? Би бол бодохдоо ингэж боддог. Нөгөө contemporary урлагч Азад бүр амар хөгж. Би сайн нөгөө тэмцээнд яваад ирэхдээ л жинхэнэ нөгөө ам ангаагаад ингэж орж ирсэн. Манай бүжгийн урлагт contemporary болол өсөж яваа. Гэхдээ зогсчоогүй. Нэлээд хурцтайгаар өсөж яваа. Бидний одоо хөгжүүлж байгаа хүмүүс залуу уран бүтээлчд бас байгаа. Энийг Монгол бүжигтэй хослуулах юм бол бас нэг өрмөц өөр одоо нэг жанр юм гарч ирэх юм болов уу гэж бас харж байгаа. Тэгэд энийг бас хөгжүүлчих юмсан гэсэн бодол бас байдаг. Тэгэхээр бүжиг тэглээчд мал энэ дээр ерөнхийдөө анхаарал хандуулах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр нэг ийм юм байна. Ингэчээд ирэх үү гэхэд болвол манай ажил болвол үгүй явуулахгүй гэж ерөөсөө бол хэлж байгаагүй. Тэг яваа тэр энэ талаасаа хөгжүүлэх гэж байгаа бол өөрийгөө хөгжүүл. Нөгөө талаасаа хөгжүүлэх гэж байгаа бол өөрийгөө хөгжүүл гээл те. Ялангуяа манай ерөнхий бүжиг тэглэж хашгүй багш маань бол намайг бас сайн дэмждэг. Тэгээ одоо кинонд явах гэсэн багшаа яах вэ гэнгүүт за болно штэ зохицуулна штэ гэж багш тэгдэг. Тэмцээнд явъя багшаа. Бүжгээсээ хийлгээч гэхээр багш бол бүжгээсээ хийлэгдэг те. Багштай бол бас талархаж явдаг. За тэгээд хамт олон гэдэг бол үнэхээр гайхалтай. Надад ингэж их итгэж яхад би өнөөдөр алдах хэрэг байхгүй. Надад ингэж итгэж яхад би өнөөдөр ямар нэгэн амжилт үзүүлэх юмсан гэдэг ийм чинхүү сэтгэл байгаа учраас тэр олон зүйлүүд дээр магадгүй юм мундаг одоо амжилт нэг байсан гаргасан биш. Бас яг тийм нэг хувьч чанартай ээжигээ дуурайсан нэг юм хүний итгэлийг алдчихгүй гэсэн итгэл гэдэг бол баригдахгүй ч гэсэн маш том зүйл байдаг. За ингээд бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Монголынхоо нэрийг олон улсад гаргасан тэр кино наадам байна. За Монголынхоо бүжгийн урлагийг дэлхийн нийтэд танин мэдүүлсэн тэр сайхан бүжгийн уралдаан тэмцээн фестивал дээрээс нь их орноод төлөөлөн явж байгаа тэр олон сайхан айлчлалууд дээр дандаа Монгол улсынхаа тэр бүжгийн урлагийг Монгол улсынхаа соёл урлагийг үргэлж ингэж дээжлэн өргөн барьдаг шүү дээ. Тэгэхээр та бүхэндээ бас хамт олонд нь уран бүтээлчд нь бүдэнд нь халуун талархлаа илэрхийлье. За мөн өөртөө дахин баяр хүргье. Маш их баярлалаа. Манай кино одоо 5 сарын 1-нд Монгол киноны өдрөөр яг аль бие усаар нээлттэй хийх гэж байгаа. Бас нээлттэй хийхгүй нэлээд удлаа. Хүмүүс ч гэсэн яагаад нээлттэй хийхгүй байна гэж бас асуулаа. Тийм дэлхийгээр тойроо яваад киногоо яриад өгөөч гэсэн хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр 5 сарын 1-нд нээх гэж байгаа шүү. Тэгээд бүх хүмүүсийгээ сайхан урьж байна. Бүгдээрээ маш өөр ертөнц рүү орсон юм шиг мэдрэмж авах гэдэгт бол би итгэлтэй байгаа. Тэгээ бүжгийн хувьд гэх юм бол илүү одоо гой уран бүтээлүүдээрээ та бүхэнтэйгээ одоо уулзна гэдэгт бол 100% итгэлтэй байна. Ингээ хүссэн сансан болгоно үргэлж дээшээ өөдлөн дэвжиж авах болтугай. За маш их баярлалаа.